урмын хүлээгээл. Гэхдээ одоо хүлээгээ болцолтой би. Хойд бол аюу хүлээгээл хэлчихгүй мартаа, орчихгүй мартаа тэгэл. Тэгээ амар хайртай шүү гэж энэ тэрийг гэхгүй. Ихэнх нь үйлдэлээрээ тэгээд нөгөө тийм сэтгэлээрээ гардаг болохоор гоё санагдаад байдаг. Энэ л битээр бас одоо харилцааны маань арай өөр ялгарл юм болоо гэж боддог шин. Хуучин маань нөхөртэй битээр, хуучин юм уу бити ухаж иргэдэд би энэ тэнийг хахтар санал нэг. Гэхдээ ярих юм байна, ярихгүй юм байна л та. Тэгээ гоё гастай. Одоо ч гэсэн гоё санагдаж байна. Сайн байцгаана уу? Өнөөдөр Зулаатан хамт сэтгэл зүйч Алтан од хамт байна. Сайн байна уу? Сайн байна уу? 2 жил болцсонгүй манай магистрийн ангийн дарга. За миний дараагаар сонир сайхан юу байна? Сүүлийн үеийн мэдрэмж авлаа болцоод гэлтэй. За сайн байна уу Зулаа? Урьж оролцуулсан тус баярлалаа. 2 жилийн дараа уулзах сайхан байна. Гэгээлэг гэрэл цэцэрсэн. Гоё харагдчихээн. Тэгээд 2 жил болсон зөндөө юм боллоо. Ажлууд маш их ундралаа. Ар амьдралууд бас ундралаа. Явж байна. Юуным найзтай 4 дахь хүүхдээ тэгээд алтарт их болох гэж байгаа юм шүү дээ тий. Маш том халуун баяр хүргэе. Ямар гоё баярлалаа. Тэгээд энэчээс амаргүй даваа байлаа. Тэгээд мөртөж манай гэр бүл маш баяртай байгаа. Тэгээд найз нь ч гэсэн өөрөө маш их хичээж байгаа. За хоёлаа сэдв рүү оръё. Тэсвэр мэрэгжлийн хүчтэй миний чи хилээ чиглэлээ тий. Хилээ чиглэлийн хүн яагаад сэтгэл зүйн салбарыг энд сонирхож судлах болов? Яагаад суралцсан гэдэг талаар хэлээ. Тийм зүгээр гэж бодчих. Тэг би ч өөрөө нөө солонгос хэлний багш, орчуулагч мэрэгжилтэй. Ер нь гадаад харилцаа тал руу нэлээд ажилладаг хүн. Тэгсэн энэ үндсэн миний одоо чадамж, чадвар хүүхдүүдтэй ажиллах, хүнтэй ажиллах тал дээр илүү нэг ахиц төвшил гаргах өнцгүүд байдаг гэсэн. Тэгээд дээрэс нь дахиад ойрхон 3 төрсөн. За тэгээд маш ирч хүчтэй, маш одоо нийгмийн идэвхтэй ажиллаж байгаа хүний ихнэр болоод нам суусан гэд тэ. Тэгээд шинэ газар очиж нүүж амьдэрсэн гэд маш олон зүйлүүд нөлөөлсөн. Тэгээд энэс үүдэлтэйгээр ер нь сэтгэл зүйн готрал гэдэг юмд орсон байсан тодорхой хэмжээгээр. Тэгээд энийг бол миний хань хараад нөхрөөч харсан би өөрөө ч мэдэрсэн. Тэгээ нэг гэртээ байгаа л би юу ч чадахгүй юм байна. Юу ч хийж одоо болохгүй юм байна. Яг л биений байх байдлын юм байна гэдгийг яг тэр нөхөнд орсон юм шиг байна. Тэгээ тэр үедээ сэтгэл зүйн зөвлөгөө авч үзсэн. Зөвлөгөө аваад тэр мэрэгжлийг үнэхээр гоё юм байна. Хүнийг амьдруулж чаддсан байна. Хүнийг яг босгож ирч чаддаг зүйл бол энэ юм байна гэж бодоод тэгээ өөрөө бас энэ чиглэлээр суралцъя. Цааш тийм өөрөө хүүхдүүдэд те найз нөхдүүдэд дээрэс нь миний ажилд ер нь бол нөлөөлөх юм байна. Тэгээ гол нь би өөрөө эрүүл сарвал байна гэдэг чинь сэтгэл зүгээр эрүүл сарвал байна гэдэг чинь гэр орон маань өөрөө хүүхд маань ханижл маань эргэн тойрны маань хүмүүст бас тодорхой хэмжээгээр нөлөөлөх юм байна гэж үзээд энэ мэргэжлийг сонгоод тэгээд та нартайгаа нэг анги болоод сураад төгссөн дөө. Гэр бүл одоо эргэн тойронд нөлөөлнө гэдэг чинь шүү дээ тий. Тэгээ яг нөлөөлж чадсан уу? Гэр бүлд найз нөхдөд үр хүүхдэд тий. Бид нар чинь ээжүүд их хвчлээ одоо хүүхдүүдийн хүмүүжлэлд анхаарал байгаа шүү дээ. Яг одоо манай нийгэмд л. Тэгэхээр яг нөлөөлж чадсан уу? Тий тэгээд би одоо сэтгэл зүйч Алтан од гэж баг өөрийгөө хэлж үзээгүй. Тэрнээс айдаг. Яагаад гэвэл энэ том ингээд одоо далай шүү дээ тий. Шинжлэх ухааны нэг цаас нь би ингэ шанагдаж авчаад би сэтгэл зүйч гэж хэлээ хүн бол айгу тийм ичмэр ихгүй. Тэгээд нөлөөлсөн гэдгийг бол одоо миний хань манай хүүхдүүд, найз нөхдүүд хэлэх бах. Гэхдээ надад бол алхам тутам дээр мэдрэгддэг. Тэр чи би бас нэг юм ингэ зах цугаасан ингээд жоохон ч гэсэн мэдсэн нэг номын дуу сонссон юм байна даа тий. Тэгэхээр ядглаад одоо ажил дээр хүнтэй ярилцахад тийм үү ямар нэгэн байдлаар харилцааны айхтар тийм ширүүн тогшин уур амьсгалд ирэхэд шууд ингэ мэдэгддэг. Энэ хүнтэй ингэж харилцахгүй болохгүй юм байна. Энэ хүн чинь иймэрхүү доголдолтой юм байна. Харилцааны тий. Тэгээд сүүлийн үед бол ажил дээр бол айгүй одоо би талархаж байгаа юм мэрэгчлэр сурсандаа, багш нартайгаа танилцсандаа, таарсандаа тэр хүмүүсээс эрдэм мэдлэгнийх нь өчөөгөө хэсгийг өөртөө наасандаа бол ажил дээр маш их талархаж таандаж байгаа. Тэгэхээр байна гэж үзэхгүй тий. Байна гэж үзэж шүү. Тийм.
За одоо ингээд жирэмсэн үеийн сэтгэл зүйн асуучвал болох болоо. Болно шүү. Жирэмсэн үеийн сэтгэл зүй ямар хөө вэ? Магадгүй асуудал тулгарч байгаа бол яаж тэрийгээ давж туулж юм? Жирэмсэн үеийн өмнөх жирэмслэлтүүдээс нэг сэтгэл судлаар сурцсан хүн чинь бас нэг жоохон гарц гаргалгаагаа харцсан байгаа гэж бодож байна. Тийм ер нь яг тийм шүү. Би бас анзаарахгүй байгаад байсан. Сэтгэл судлаар сурснаас хойш ер нь бол айгүй анзаарамтай болчтой юм. Тэгээ өөрлөгөө өнгийгүүд уурлаад байсан ч гэсэн ой би уурлаад байгаа юм байна. Тэгснэ хөөн тэг юунаас болоод би уурлаад байгаа юм бол энэ яг миний уурлах шалтгаан мөн үү өнтер гэдэг нэг юм жоохон тийм мэрэгжлийн талын хүн шиг өнтер өнгөөс үзүүлнэ. Тэгээ бусад өмнөх жирэмслэлтүүдээс ялгаатай нь би одоо аюу тийм хүчтэй байна. Аюу одоо тийм зөрөгтэй байна. Ирч хүчтэй байна. Би аюух ядарч байгаа. Аюух яг энэ үед амьдралын шалгуур юм шиг ингээд ажил маань юм дэгэн догон байла. Тэгээд одоо тогтох гээд байна уу? Тэг унах гээд байна уу гэдэг дээр байла. Тэг энэ үед би тогтоож чадчихээн. Ажиглаж чадчихээн. Анзаарч чадчихээн. Тэг гэр бүлдээ ч гэсэн ингээд одоо нөгөө энгийн хүний сэтгэл зүй, жирэмсэн хүний сэтгэл зүй чи тис ундаа шүү. Гинт ингээд уурлмаар санагдал, шалтгаангүй уйлмаар санагдал. Тийм үед гарангууд яасан юм бол алтуудаа гэдэг аюу хөрлөг өнгөд ярьж ин харж ин чадчихээн. Тэгэхээр бас одоо энэ үеийнхаа жирэмслэлтийг сэтгэл зүйн байдлыг би аюу сайн давж байгаа гэж бодож байгаа. Одоо 6 сар, 7 сар хүртэл болчихсон байна. Янз янзын байдал гэрт ажиглагдсангүй. Оо тийм бас өмнө гараадсан асуудлууд байхгүй тийм. Өмнө ч одоо яасан мэддэхгүй ингээл тоошоо тажигнуулаад тий. Тэгэл одоо уйлал эсвэл унтахгүй шин босч өнгий суугаал одоо л тийм байсангүй байхгүй. Өмнө тэгээдсэн гэсэн тиймэрхүү юмуд ч зөндөө болно шүү дээ. Тэгэнгუთ өөрлөгөө өгийгөөд өөрийгөө ойлгоод гэж айгүйх өгнөд айгүйх давтагдлаа. Тэгэнгуთ ингээд өөрийгөө одоо хайрлаад өөрийгөө хүлээн зөвшөөрч сурж эхэлж гин гэж ойлгож болох уу? Тийм боллоо яг тийм өөрийгөө хүлээн зөвшөөрөх өөрийгөө хайрлах гэдэг хүмүүс аюу том хүрээнд авч үздэг тий. Тэгээ зарим тэс ундагаар одоо хүлээж авдаг. Жишээлбэл хамттайгаа л идэл дадаа гэл аялал зугаалал явах. Өөрийгөө хайрлах гэдэг чинь ердөө л өөрийгөө өнгөж харах. Энэ дотор чинь нэг жижигхэн алтууд байгаа шүү дээ. Жижигхэн нөхцөл байгаа тийм шүү. Тэднэрлүүгэл эргэж очиж тэдрийг хайрлах, одоо ундаалах, ойлгох, сонсох тэрийг л одоо өөрийгөө хайрлах гэж байгаа байх гэж боддог. Тэгээ бас өөрийгөө хүлээн зөвшөөрөх гэдэг маань нэг том юм бас биш. Одоо би өөрийгөө хүлээн зөвшөөрөх хамгийн энгийн зүйлийг ярих юм бол би одоо юм хомбон буюу юм дилдэн чихтэй байхгүй юу? За 10 жилдээ 10 жилийн маань хөвгүүд сонсч байгаа бол тий. Наа одоо ингээл хулгарч ихтэй, хомбон чихтэй гэл энээс болж би бүр ингээд энэ чихийг ингээд цавгаар наадаг байла, боож унтдаг байла, малгай өмсдөг байла, ийм ингээд зүүдэг байла. Тэрнээс болж ингээд хүнлөө ингээд хажуу тийш энэ хартггүйсэн байхгүй юу? Тэгээд гинт энэ чих маань надад заяагдсан. Тэг хөөрхөн хомбон чихтэй байна. Тэг хамгийн эхлээд манай нөхөр харж дурлж байгаа байхгүй ямар хөөрхөн чихтэй охин бэ гэдэг. Тэгэл энэ минь чи ингээд юу вэ энэ чинь те миний энэ юм гээд хүнд гай болоогүй. Одоо намайг бүр ингээд муухай болгочоогүй. Эсрэгээрээ миний ингээд сайхан тал байсан байна. Гэл ингээд чихээ хайрлал, үсээ хайрлал. Намайг чи мөрнөөзөн толгойтой те бүр зурстэй гэж даавдаг. Тэг үсээ хайрлаад эхлэнгүүл нөгөө үс чи уургаал эхэлж байгаа. Нөгөө чих чи хөөрхөн болоод эхэлж байгаа те. Энэ болгоноос эхлээд хүн өөртөө хүлээн зөвшөөрөх мэдрэмжийг авдаг юм л да. Тэгээ энэс эхлүүлээд өөртөө байгаа тархамжаа туранхаач тий хомбонч буржгач энэ болгоныг ер нь л надад заяагцсан би дэлхийд ирэх цор ганц маш чухал хүн гэл ингээл бодоод хайрлаад эхлэх юм бол ер нь өөртөө ихтэй болоод эхлэх баг та. Зүгээр ингээд тий зүг шүү дээ. Тэгэхээр хөвгүүдээ охтоо энэ дээрээс ингээд маш том гаргалгаа гаргалаа шүү дээ тий. Хин нэгэнд ингээд санамсаргүй зүгээр магадгүй бид нэг тэгж айгүй их сонсч ирсэн ш нь нэг чамд магадгүй тэр хөвгүүдээ нэг сайн байсан байхгүй юу. Тэгээд чамайг яаж өдөх эвслээ олохгүй яаж өдөх учраа олохгүйсэн байхгүй юу. Гэж би бол харж тогноод тий. Тэгээ хүний насан туршийн амьдралд ингээд
маш том сэв сургаад өөртөө итгэх итгэлт нь бүр нөлөөлсөн юм шүү дээ тий. Буруу илэрхийлжсэн бай тээ. Хайраа илэрхийлэх арга хэлбэрээ мэдхгүйсэн. Тий, хайраа хэлэн арай тийм содон байсан байх шүү. Тэгсэн чинь энэ чихнийхээ ачаар бүр эсрэгээр хантайхаа уучраа танийгаа дурлцсан байх шүү дээ. Тийм шүү дээ. Тий. Тэгэхээр хөвгүүдээ охтуудаа хэн нэгэнд хэлэх самсаргүй өгчин жижигхэн тэр шоглолт чинь хүний амьдралд ийм том одоо сэв хүний амьдралын өөртөө итгэх итгэлд нөлөөлдөг шүү. Тэгэхээр би эндээ хайртаа үгээ жоохон бодож тий би нэгэ хайрлж хайрын харилцаатай байя гэж бас уриалмаар байна. Гэж уриалж хэлмээр санагдлаа. Тий тэгээд уриалж хэлмээр гэх тэгэнгүүт одоо найз нөгөө сүүлийн үед Солонгосын боловсрал соёлын хөтөлбөр гээд яг асуучихлаа. Тэгээд тэр ажиллаараа ер нь дандаа 10 жилийн хүүхдүүдтэй ерөнхий боловсролын төгсөг ангийн хүүхдүүдтэй ажиллаад байгаа юм. Тэгээд тэрэндээ тэр сургалт маань Солонгос руу авч яваад боловсрал нь юм байдаг, түүх соёл нь юм байдаг, тий соёлын ялгаа нь юм байдаг гэд үзүүлж харуулад явдаг. Яг тэр үедээ би сэтгэл зүйн сургалтыг орой болгон ордог. Сэтгэл зүйн сургалт гэж хэлчихээр жоохон том санагдаж магадгүй. Би ч одоо бас нөгөө ийм мэргэжлийг ингээ айгүй гамдаг, хүндэтгдэг учраас тэгтээ байнга орой болгон ингээ ороод өөрөө өөрийг нь чагнуулах, өөрөө өөртөө байх нь тэгээд хугацаа өгдөг байхгүй. Тэгээд өөрөө өөрийнхөө тэр нэг 10 жил юм уу бага насндаа байсан одоо энэ тэгвэл хүлээн зөвшөөрөгдөх, өөрөө өөрийгөө хүлээн зөвшөөрөхгүй байх. Тэг чиний жигчин хөөрхөн шүү те энэ миний би бол ингэ шууд ярьчихдээ те боддоор ингээд хүүхдүүдэд жишээ болоод ярангууд хүүхдүүд тэрийг аягүй гой хүлээж аваад өөрөө өөртөө итгэл нь ер нь бол ингээд нэмэгч хүүхдүүдийн харцнаас харагддээ шүү дээ маргааш нь ингээд нэмсэглэл нь арай тодулцсон мэдлэг дууных нь өнгөс нь арай тодулцсон те ингээд нэг явж идэг тэгээд түрүү ажил амьдрал дээр нөлөөсөн үү гэдээ асуусан найзынх нь ажил дээр бол талархлын заслыг одоо мөнхцөлөгчөөс хамгийн сайн сурсан талархлын заслыг бол хийдэг. Тэгээ энэний дараа бол тэгээд бас ямар гоё юм бэ? Тэгээ хүн одоо хайрлахаасаа илүү хүний ингээл нөгөө халамжлахаасаа илүү талархах нь илүү одоо юу гэвэл илүү одоо аз жаргалтай илүү орчин нөхцөлийн илүү цаг хугацааг тухайн нөхцөл байдлыг сайжруулдаг юм байна гэдгийг аягүй хөвтөрч байгаа да. Хүн асуу хүн хэлхээс цаас чичгээс гэж нөгөө хүн асуухаас нааш ингээд юунд би талархаж байгаа юм те надад нэрээ талархах юм байгаа шүү гэдэг нэр яг нэг ажиглаг явчихдаг те мэдтгүй юм лээ эргэн тойронд одоо маш их талархах зүйл маш их шүү дээ одоо би те хандан талархаж те ингээд бас энэ мэрэгжлэр сурсан үн цэнийг маань мэдрүүлэх гээд ингээд уурсан найзтайс бол ийм сайхан найзтайдаа бас талархаж ийн гэл ер нь талархах юм аягүй их маш их байт юм лээ. Тэр хүн ер нь бол анзаардгүй, хардгүй, мэдэрдгүй. Талархлын заслаг уусаа тархинд хамгийн хурдан үйлчлдэг заслаг баг шүү дээ. Үгүй юм байлээ. Тэрийг л найз надад аягүй сайн мэдэрсэн дээ. Том соёлын ялгаа гэдэг хэлээ шүү дээ. Солонгос Монгол хүүхдүүдийн соёлын ялгаа яг харьцангуй Солонгостой манайх бол соёл харьцангуй нэг баг. Төстэй байх нь Аз гэсэн утгаараа тэгэн гут нөгөө солонгос хүүхдүүдээс монгол хүүхдүүд нэг сурахчмаар нэг тийм зөвлөчмөр юм ажиглагддаг уу? Танаа монгол хүүхдүүд нэг ингүүлчүүлээд тийм ажиглагддаг гоё асуулт шүү дээ. Яг бүр наадах ажиглагддаг. Очингууд солонгос хүүхдүүдийн илэрхийлэмж маш өндөр. Жишээлх юм бол одоо ингээл хоёр орны хүүхдүүдийг хооронд нь танилцуулахад манай монгол хүүхдүүд бол чимээвхэн даруухан л ингээл ороо явчих цаал руугаа. За нөгөө солонгос хүүхдүүд нь ингээл алгаалшаал бахиралдаал тухайн үед тэ шинэ найзтай болж байгаа гэдэг мэдрэмжээ ингээд аюу тод илэрхийлдэг. Мэдрэмжээ даруулахгүй хязгаар даруулдаг. Хэрвээ таалагдахгүй бол тэрийг ууралахгүйгээр, уцаарлахгүйгээр, ундууцахгүйгээр тухайн багштай ч хамаагүй хэлцдэг. Багшаа таны хэлсэн энэ юм надад таалагдсангүй. Ингээд хэлжингүүд багш нь тэрийг бас аюугаа хүлээгээд авчдаг. Уучлаарай жиана ч гэдэг юм уу те. Би ийм байдалтай байгаа учраас чамд ингэж хэлсэн чам таалагдаагүй байж болно. Гэхдээ энэний одоо үндсэн зүйл нь энэ юм гээд багшнаас яг хэлдэг. Тэгэхээр тэр хоёр хүн чинь нэг хүн талаасаа муудахгүй асуудлаа ярилцаад ш тэ. Сэтгэл зүгээ мэдрэмжээ ярилцаад. Энэ аюу том давуу тал. За манай монгол хүүхдүүд манай багш нар ажиглагдаж байгаа зүйл нь болохоор асуудлаа ярихдаа аюух ууралдаг, бухимддаг. Тэрийг ингээд бие хилэнжээрээ
мэдрэмжээр буруу илэрхийлдэг. Тэр багш намайг тэгээд ингээд багш нь намайг тэгээгүй тэр гэрийн даалгаврыг ч юм уу тэр сэдвийг л ярьж байгаа шүү дээ. Гаргаж байгаа үйлдэлийн үйлдэлийг ярих хэрэгтэй байхгүй. Тэнгүүд ердөө тэр бие хүн талаас нь бүх талаас нь л ердөө хоорондоо үзэлцээд байдаг. Нөгөө багш нь тэр хүүхдтэй ярилцахдаа чи энэ сэдвийг би чамд гэрийн даалгавар болгож өгсөн ингээд ингээрэй гэд ингээд тайлбарладаг ч юм уу те. Одоо хэдүүлээ хөтөлбөрт явж байгаа юм байна. Чид игдсэн байна, чид ингэсэн байна гэдэг ингээд жоохон бас хатуу ч юм уу те. Чи тэгээд энэ чиний энэ үйлдэл чи ингэж шүү гэдэг үйлдэл дээр нь анхаарад мэдрэмжэн дээр нь анхаарч бол яг асуудал шийдэгдэх гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр манайханд жоохон тийм нэг ялгаа байна уу даа л гэж хэлсэн. Тэгэхээр мэдрэмжээ хөгжүүлээд илэрхийлдэг солонгос хүмүүсийн маш гоё тал. Тийм шүү дээ. Мэдрэмжээ дарахгүй байна гэдэг чинь өөрөө сэтгэл зүйн эрүүл шаач тустай. Тэгээ таны юм ингээд таалагдахгүй байна. Та ийм учраас таны юм ингээд таалагдчихээн гэд ингээд шууд хэлчихдэг. Тэр нэг стормонд тэр нэг хөө. Тэгээд би бас авч явж байгаа хүүхдүүдтэй жижигхэн ч гэсэн юмнаас ингээд сургамж ч гэдэг юм уу те туршлага олгох үүднээс энэ өдрийг байнга хэлдэг. За өнөөдөр таад юу ажигласан бэ те ажигласан юм а бичнэ үү гэдэг юм уу. Тэгээ ийм ажигласан гэвэл нэрээ тэгсэж төгсөж чарлалдаа л явчихсан гэл. Тэг ингээл танилцсан чи ингээл байж байгаа намайг тэрж байгаа гэсэн тэр нь их гоё байсан гэдэг. Бидний үеийн хүүхдүүд чинь нэг юм загнуулж ийж нэг одоо ойлгохдаг эсвэл одоо үеийн хүүхдүүд чинь нэг тийм урмаар явдаг гэсэн. Чиний тэр чинь аягүй сайн. Гэхдээ чи энэ дээрээ нэг хичээчүүл гэвэл тэр хүн хийхээс биш. Чи тэгээ энийг давхар хийхээр хизээч хийхгүй байхгүй. Ер нь ажиглаад байна. Тэгээ одоо чи бид ээж болцсон тий. Тэнгүүд бас хүүхдүүдээ аягүй сайн хүмүүс болгож өсгөмөр байна. Сэтгэл зүйд аягүй эрүүл байлгамаар байна гэд. Тэгтэл чадахгүй алдчихдаг. Тэг буруу ааш авир гаргадаг үе аягүй хэлтэй. Тэг яг хүүхдүүд дээр ажиглах дунгууд яг тийм. Загин хийсэн ч гэдэг юм уу жоохон ундууц хэлсэн юмнууд бол маргааш нь тавтагдахгүй. Зүгээр л дахиж хэлж ийж тэр үйлдэл тавтагдана тий. Тэнгүүд миний хүү айгүй мундаг одоо өрөөгөө цэвэрлсэн мэлээ шүү. Гэхдээ энийг дээш нь тавьчвал зүгээр юм байлээ гэдэг ганцхан гихтэйг авангууд хүүхэд маргааш нь гэрээ цэвэрлэхдээ өрөөгөө цэвэрлэхдээ яг миний эснийг хийчихдэг юм байна. Тэгээд ингээд тэг хүн чинь алдаага ойлгоод байгаа юм энийг засахын тулд хүнд айгүй их нүүн хугацаа ордог, зуршил ордог. Тэр зуршил болгох тал өөртөө байх хэрэгтэй учраас тасаагүй штэ. Амар ингээл гоё ингээл хайрлал хэлэх юмд бид нар тасаж өсөөгүй хүмүүс учраас ядаргаал байдаг тийм. Тэгэхээр энийг ингээл яг тэр үедээ бас ингээл нөгөө өнгийг л ялтаадаа чи дахиад хүүхд рүү ойрлох гэж шүү гэд ингээ өөртөөгөө яриад тэгээ буцаагаад хүүхдтэйг ингээ айгүйх сурах юм билээ. Айгүйх юм ингээд тавтаал явах юм байна. Найзан ч гэсэн тэгж өөр төрөө ажиллаж байгаа. Яг нөгөө ирээдүйд яг л нөгөө өөрийнхөө дургуй хүнийг бас давхар бүтээч гэдэг байгаа. Тэгэхээр яг нөгөө өөрийг яг байван тэгэл хөөе гэж зогсдог чинь надад л чинь маш зүг. Найзан ч гэсэн надаас ч суралцсан. Тэгээд хичээгээл чийч бас мундаг шүү мундаг. Хичээгээд байгаа. Тэгээд юун дээр янз янзаас ном уншнаа. Тэгээд солонгосоос хэвлэгдсэн номнууд бас аюу хөнгөн чанарын ходог аюу онлын юм бичгүүгээр тэгээ сүүлийн нөгөө нэг яаж хөөрхөн уралдаг ээж болох вэ гэдэг нэг ном уншиж байгаа. Тэгээ хүүгийн тарих яаж хөөрхөн уралдаг харин тийм ээ наа чи урлаг байхгүй юу? Яаж хөөрхөн урлах вэ гэдэг аргууд байна. Та энийг ингээд 5 удаа хэлээд үзээрэй тий. Загнахаас өмнө ч юм уу ингээл яг бухимдах гэдэг юм бол дотроо ингээл сайхан 3 тоолж байгаа. За эргээр хэлнэ шүү. Наад аягнуудаа ураагаад угаачих биш тий. Юу хоол намттай байсан бол аягнуудаа ураачих. Гэт ингээд нэг хөвтэйхээ хэлэх юм байна. Ястаа орой тэгж хэлж үзье. Үзгэл юм байл л дээ. Тэнгүүд яг өөрөө нөө ажиглал үзэнгүүт чи хүүхэд эрэг юмд түрүүний хэлсэн тий. Эрэг юмд урамшууллын юмд маш дуртай. Ялангуяа эрэгтэй хүүхдийн тарих, эмэгтэй хүүхдийн тарихыг бодох юм бол удаан хүлээж аваад удаан хэрэгжүүлдэг. Онцлохгүй байгаа л да. Хөдөлгөхгүй тийм. Манайх ч нөгөө 2 том нь эрэгтэй болохоор за ээж нь дахиад нэг давтмааргүй байгаа гэж хэлсэн шүү дээ. Ямар мундаг юм бэ тэгвэл. Гур ном хүртэл уншаад хүүхдээ сургаж шүү дээ тий. Тэгэхээр хичээж байгаа. Тэгтэл энийг бас бие дээрээ амьдрал дээрээ хүүхдүүд дээрээ гаргахад миний нэг нас хүрэлцэх баха. Тийм шүү дээ. Тэгтээ угаасаа хэцүү л тий. Хэцүү яг ингээд тэнцээ тэгэр уур үрээдэг тэнцээ нэг юм арцаацсан байдаг тий. Тэгээд тэгвэл минийхөө гэж хэлэх бол маш хэцүү угаасаа яг амьдрал дээр бол. Тий тэгэхээр энийг нөгөө өөртөөгөө ажиллалтай тэсэл төвчээ шүдээ зугаал нэг гараараа нөгөө гараа барайл гэдэг шиг л юмнууд болдгийм билээ. Тэгэхээр хоёлаасаа гэр бүлийг аягүйх ярьлаа шүү дээ тий.
тэрнээсээ жоох ингээ хайлаад ярил бидний нөгөө нийгмийн хүрээлэл буюу найз нөхдөд байна шүү дээ, тий. Тэгэхээр тэр найз нөхдийн үнцэн одоо бид нар ч нэг өдөө насны өндөрлөгтөр бас нэг ойлгоц юмнууд байдаг шүү дээ, тий. За энэ миний найз юм байна. Энэ миний найз биш юм байна. Үнд зүйл бит хоёр нэг бол одоо өөр юм байна ч юм уу. Бид нар нэг тийм ойлголтууд байдаг шүү дээ. Тэр талаар хуваалцвал болох уу? Болно. Болов яах вэ? Хоёулаа ч нөгөө сэдвгүй сайхан ярьж байгаа тийм. Одоо нэг үе болвол ингээл алтаад гэл одоо энд гадаадаас ирээл гэртээ ирэхэд найзууд нь гадаад нь шавцсан байж гэх юм уу тийм байла. Тэгэхээр түмэн найзтай, түмэн хүний найзтай үед байсан. Тэг би нэг юм аяусан одоо залуу хүмүүсд хэлэхэд хэлдэг л дээ. Энэ манай ихчээ байхгүй. Бид ингээд холоос аяух ажил амжилттай ирэх юм аа. Аяух гоё ирэх юм. Тэг гэртээ хоноогүй байж хат чинь гадаа найзууд чинь шүгэлдэл найзууд ч уцтангууд гараа явуучих юм. Тэг энэ зөв. Гэхдээ минь ганцхан юм хий. Хамгийн түрүүлээд найзуудтайгаа уулзахаасаа өмнө чи аав ээжтэйгээ эсвэл чамааг ингээд маш их хайрладаг настай хүн дээр зорж ичээч. Эсвэл бариад. Тэр хүн маш их баярлдаг, маш их өрөөлийг чамд өгдөг. Тэгээ тэр хүн ингээд бүр чин сэтгэлээс эдисээрээ чамд ингээд талархаж ингээд тэр холоос ирчээд намайг төрүүлээ зориод ирсэн байна гэдэг ингээд айгүйх ингээд ямар ч атаархлаггүй ингээд айгүй цэвэр нандан гоё өрөөлийг өгдөг юм байна л да. Найз нөхөд бол яадаг вэ гэхээр алтаад ирэхдээ тийм юм өмсч маань, ийм юм өмсч маань, тэгсэн маань, ингэсэн маань гэдэг ингээд дээрээс нь доош нь хараад ингээд эхэлдэг юм байна. Тэгэхээр ингэж өөрийгөө атаархлаар биш болж байгаа оронд тэг өрөөлөөр болж байгаарай гэд манай ихч хэлсэн байхгүй. Энэ бүр ахлаар биш өрөөлөөр бол. Тэг энэ бүр үнэхээр ингээд ёг гэдэл ордог. Тэг одоо миний ингээд бас хэрэгжүүлдэг аль болох зарчим болохыг хүсдэг юм бол аль болох настай хүн дээр төрүүлж очихыг боддог. Тэг энэ дундаас бас нөгөө найз нөхдийн үнцнээс гарч. Одоо яг ингээд 40 гарцсан бидний амьдрал тэг карьер энэ үед бол нөгөө олон шүглддэг ч юм уу тэг нөгөө уццөгтэй найз. Тэг хэрэг хууштай байна. Тэр чинь тэг яг ингээд тэр ирсний чинь дараа ингээд олуулаа байсан гэдэг чинь шүү дээ. Яг одоо хүртэл олуулаа байж чадчихна шүү дээ. Байхгүй тэр нь ч зүг байх гэж бодож байгаа. Юугаараа шалгуур тогтоод үлдчихэ. Чанар юу юм бэ лээ дээ. Тоон дээр үс чанар юм лээ. Хүн ер нь амар олон найз нөхдөд байгаад хэрэггүй юм байна. Тэгээд найз нөхдийн үнц нь аягүй чухал. Найз нөхдийн харилцааг авч явах, тэрийг хүндэтгэх, тухайн хүнийхээ давхгүй байх ёстой одоо нэг тийм юу байгаа шүү дээ. Одоо бидний хэл хязгаарыг нь хүндэтгэж үзэх, тэрийг нь аль болох давхгүй байх гэсэн юмнуудыг хүн ер нь бол аягүй сайн ойлгож ухаарч зарчим болох ёстой байна л гэж ойлгосон. Ер нь бол тууштай тийм тууштай байдал бүх юм үндэс. Одоо хайр сэтгэлийн үндэс, хүмүүжлийн үндэс, тэгээ амжилтын үндэс гэдэг тууштай байх ёстой байна. Аягүй үнцэнгүй харилцаануудыг би үзчихсэн. Надаас нэг жоохон төдий ингээл нэг тийм альтрах жоохон төдий ингээл нэг би нэг одоо яа юу гэхлээр өнгөц алдах үед бол ингээл чанар нь танигдж байгаа харилцаануудыг хараад уйлдаг ч юм уу тийм ингээл готордог үед байсан. Гэтэ одоо л ямар баярлдаг вэ? Баярлалаа тэр үед явсан баярлалаа гэдэг. Тийм шүү дээ. Дэмий хайрын цаг зав тийм. Тэг хүн ер нь бол аягүй тийм тууштай өөрийн гэсэн итгэл үнэмшилтэй байх хэрэгтэй. Одоо би мөнгөцөл гэдэг хүнийг энэ хэмжээнд одоо хүндэтгэн, энэ хэмжээнд хайрлна, энэ хэмжээнд би ойлгоно дэмжин харилцна гэсэн бол миний үнцэн тогтож байгаа шүү дээ. Тэрэндээ би тууштай байх хэрэгтэй. Хамаагүй хэн нэгэн яриад мөнгөцөл юм шүү, тийм шүү гэхэд би тэрэндээ хязгаарч итгэхгүй. Ягдвал энд би өөрөө өөртөө тогтоосон итгэл үнэмшил маань байна. Тэгээ тэрэндээ л үнэгүй би зулаагаа сонсоогүй, би зулаатай харилцааг учраас би мэдэхгүй. Тэр хүн бол миний хувьд ийм хүн гэдэг итгэл үнэмшлэн байх хэрэгтэй. Жишээлбэл одоо ингээд нэг монголчуудыг тэр аяар харахад айгүй тийм өөртөө тавьсан итгэл үнэмшил байхгүй. Нэг л юм ихлээл одоо фэйсбүүкээр дуурн ч гэдэг юм тэр сошиалар дуурн муулаад бараг шүтэл ингээд толгой дээр тавьж ирсэн хүн маргааш нэг алдаа гарангуул газар дор хүртэл муулаад. Тэгээ энийг хараад би бодсон. Хүнд өөрийн гэсэн итгэл үнэмшил байх хэрэгтэй. Одоо би жишээлх юм бол дууч уух гэдэг амар дуртай. Тэр ямар ч алдаа гаргасан хамаагүй би тэрний дуртай хэвээрэл байна. Энэ миний итгэл үнэмшил. Гэт энэ тэг ер нь бол найз нөхдийн харилцаанд итгэл үнэмшил гэдэг зүйл аюу байх хэрэгтэй. Нүунийг хайрлнаа л гэсэн үг байлаа. Тэгээ жоохон дэдийн ингэ нэг юм нэг салхихад үйл шиг битээ алгуулчихсан л гэж боддог.
Би ч гэсэн өөрөө ямар амар үгээс сэтгэлсэлхэл үйл шиг нэр ихтэй үйл шиг алга болчихдаг болчихдог. Жохон дүү хүн мөргөлж тэнгэр шиг гоцлоо байхгүй шүү дээ. Хаяа цэглэн бороор нь тэр болгонд л сайхан нөөмөртэй нүүлгтэй л найз байх юмсан ч гэж боддог. Тэгээд тийм найзуудаар хүрэл хэмсэн ч гэж боддог. Байж чаддаг шүү миний найз. Тэгэхээр байлаа. Алдаатай гэж бас их алдаатай. Хөө юм чи мэдээж бидэрт мэдээж алдаа байгаа. Нөлөөс цэлэгдэх гэдэг найз гэж хэлсэн чи. Тэглгүй. Гэтэ явсан миний найз бол нөгөө яг ярьж байгаа шиг найз бол байж чаддаг шүү. Баярлаа. Тэг хичээнэ найз. Найз одоо сүүлийн үед нэрээ найз гэдэг юм айгүй их ойлгож. Найз гэдэг юмнаас болж бас л нулимс сэлгэнүүлсэн ялангуяа ийм жирэмсэн үед нэрээс яг нэг босгоод байгаа юм шиг бизнестэй байгаагийнхаа тэг энэ ажил хэрэгтэй байгаагийнхаа үед бол найз нөхдийн тусдын найз нөхдийн гэл өрөөрч ороод гарыг гих хүртэл амар гоё аахгүй. Тэг тийхгүй байгаад нь ингээл гомдчихно. Тэг заа юу нэг гомдчих ингээл өнгөрөхгүй байдаг. Тэгэд найз нөхөд үнээр чухал. Тэгтээ тэр хүнийхээ хэл хязгаарыг дотоод сэтгэлийг нь хүндэтгэх хэрэгтэй хайрлах. Би болохоор сайн ингэж бодохгүй. Одоо би ингээд тэнцээ сая л сонслоо тэнцээ тийм офс нэгээ тийм ажил хийж байгаа гэд. Тэгээд тэгсэн чинь би яг чи юу хийж байгаа гэж би төрүүл чамруул ярих ёстой байж л те. Өөрийгөө бас жоохон ингээд бодож сууж. Би болохоор ингээд алтаа би тийм хийж байгаа шүү. Над дээр ингээд нэг хурж ирээрээ те. Тиймэр тусалж дэмжлэг авмаар байна те. Энэ дээр ч харин би нэг тусалж дэмжих чадах байх шүү гэд асууна гэж бодсон чинь бас тийм юм бэ. Бас л өнөөдрийн дугаараас би бас л энийг ойлгон сууж нэрээ үнэхээр тийм бол би өөрөө төрүүлж ярих хэрэгтэй байж тий. Юу хийж юм тий. Яаж юм. Ажил амьдрал хэрвээ тий. Оюутны ангийн сая хойлоо тууштай байтал нөхөрлөл гэдэг ярьлаа тий. Тэгэн гот манай од ч угаасаа манай ангийн сэтгэлээ танд тэврий группийн админ штэ. Манай хүмүүлийн магистрийн тэгэн гут ингээд сая тууштай үлдсэн найз юм уу тий амьдралд одоо ч гэсэн байдаг найз бүр нэрээсээ талархлын заслбар талархлын заслд орохдоо ярддаг найз гэж байгаа гэж бодогдлоо. Тэглүү яг нь одоо нэг үйл хийхэр нэг найз бодогддог үед байдаг ч тий. Жишээлх юм бол би инээдтэй ингээд кофе уугаад кофеныхаа халбагыг жоохон бахта долоочдөг гэсэн юм байна. Тэнгүүд манай найз соёлгүй хүүхэн кофений халбууд болоодаг чам шиг юм ихтэй хаана гэдгээ зэрэг. Одоо би кофе хотох болгонд тэр найз бодогддог. Хашгийгээд найз гэдэг байхгүй. Ч юм уу те. Хувцас эндүүдэх болгонд дахиад 10 жилийн найз бодогддог ч юм уу. Тэгээ хүн тэрвэрэхэд гэдэгтэй адилхан тэр тэрвэрлэлт гэдэг юм хүний ямар хэмждэг юм бэ гэдэг. Бие махбодын хүрэлцээ ч гэсэн сэтгэлийг ингээд үнэн сэтгэлээсээ ойлгоод хүний сэтгэлийг тэрвэрнэ гэдэг яг энэ багтаа гэдэг би одоо солонгос амьдрал үлжигээд найзаас анх мэдэрчээсэн аахгүй. Тэрвэрлтийг бид нэг одоо ингээл тэрвэрчдэг л байсан. Тэгтээ намайг нэг аюу тийм хүнд үед гэртээ ураад очиод тэрвэрсэн чи би бүр ингээд яг ингээд нэг хайлаад тэрвэрүүлэх мэдрэмж ямар гоё юм бэ гэж бодож ирсэн аахгүй. Тэгээд тухайн үед одоо хүнийг тэрвэрх гоё юм байна гэж бодож ирсэн ч гэсэн дараа нь хүний сэтгэлийг тэрвэрдэг хүмүүс чи ердөө бид нар юм байна те. Одоо яа би өөрийгөө оруулчлаа те. Сэтгэл зүйчд юм байна гэдгийг бүр хүний сэтгэлийг тэрвэрнэ гэдэг чинь ингээ харагдахгүй хэрнээ ямар гоё юм бэ. Тэгээд ер нь бол би ойр тойрныхоо ч гэдэг юм хүмүүс найз нөхдөдөө тэр сэтгэлийг нь тэрвэрч чадах үед тийм нэг орон зайг нөхсөн тийм хүн байх юм л гэж аягүй хичээдэг. Өөргөөс хатгачдаг биш те. Тэрийг нь авчдаг. Тэгээ нэг гоё цэмбитлэн сайхан те. Сэтгэлийг нь тэрэл явуулдаг. Тийм үү. Уусаа миний сэтгэлийг чинь тэрий гэдэг өөрөөтэй шүү. Сэтгэлийг тань гэдэг байгаа шүү. Бүртээ чинь сэтгэлийг тань тэрий. Тэгэхээр тэр сэтгэлийг амар гоё нандинаад байгаа. Сэтгэлийг тань тэрий. Тийм өөрөөтэй шүү. Харин гоё тийм манай нөгөө төсөлтийн аяган дээр хүртэл байдаг. Тэрийг харахад л тайвширчдаг шүү. Цай хийж уугаал ёо гоё шүү. Тэр аягандаа цай уухаас сайхан санагдаж шүү. Тийм. Гоё юм чинь. Тэгэн гот яг тэр хүн хэрэгтэй үедээ мэдрэмжтэй хандсан байл та тэр найз тий. Одоо ч мэдрэмжтэй тий. Сэтгэлтэй байна дээрээс. Тэр юмыг олж харагдчих чинь тэр үний бас сэтгэл байхгүй. Ёстой би нөгөө нэг
хүн нэг 1000 ном уншсан юм шиг болчдөг гэдэг тийм л найз. Уулзгаараа нэг 100 орчим ном уншчих юм да баг. Энэ бүхэн л яг ингээл сэтгэл зүйн юм л та. Ингээл жоохон юм дээр ингээл ярьлаа шүү. Жоохон юм дээр гэдэг үг сая хоёлаа айгүй хэрэл. Тэгвэл жоохон юм дээр хүртэл хүний сэтгэл ингээд өөрчлөгдөж идэг. Тэ нэг бол унж идэг, нэг бол дээшилж идэг байгаа байхгүй. Энэ ч л ингээл сэтгэл зүйн юм л та. Бүх юм маш жижиг юмнаас эхэлдэг гэдэг л зүйл байхгүй. Маш жижигхэн үйлдэлээс маш жижигхэн үгнээс эхэлдэг юм л. Нэг том юмнууд бол тэгээд тэр дүүрэн цэцэн мэрцэг ч юм уу те. Биш. Жижигхэн юмнаас. Одоо тэнгууд бид нар сэтгэл зүй сэтгэл гэдээ ярьж байна. Тэ? Тэгэхээр амьд харилцаа. Одоо бид нар чинь их технологийн 900-д амьдраад ингээд ажиллаж байгаа байхгүй ингээд 12 давхраас манайх 12 давхар гэдэг. 12 давхраас нэг давхар буухад тэр хүн зүгээр ингээд юм хан хараад зогсож чадахгүй уцаа керманасаа гаргаж ирээд ингээд хүүхдүүд магадгүй би ч гэсэн тэгээд уцаа ухаж байгаа байхгүй. Тэгэхээр энийг одоо зогсоохын тулд бид нар мэдээж амьд харилцаа хэрэг болох тий. Амьд харилцаа гэхэлэр хоёул ярилц. Тий, одоо аюул чухал шүү дээ. Сүүлийн үед маш том, маш эмзэг асуудал болсон тий. Тэр нөө техник, технологи хөгжихийн хэрээрээ яг амьд харилцааг хүмүүс илүү чухалчилдаг болж байна л да. Маш чухал. Одоо найз нь чамтай уулзаад тий бодож шít энэ хүнтэй би эрт уулзах хэрэгтэй байсан байна тий. Эрт тавууг солих хэрэгтэй байсан байна. Ийм гой найзаасаа хол байсан байна гэдэг ингээд харамсал төрж байгаа байхгүй. Энэ юу вэ гэхээр хоёулын дондох нөө амьд харилцаа байхгүйсэн байна. Амьд харилцаа хоёул ингээд дарцсан байна гэсэн үг. Тэгэхээр амьд харилцааг ер нь гэр бүлдээ найз нөхдөдөө аюул одоо чухалчлах хэрэгтэй. Ялангуяа гэр бүлийн хүмүүжил хүүхдүүдэд маш чухал тий. Манайх бол одоо нөө хоолоо идэхдээ утаснуудаа унтраагаад хоорондоо аль болох ярихыг одоо хичээдэг амьд харилцаа. Тэгэхээр хүүхдүүдийн нүдэнд ингээл гоё гэрэл асаал би тэгэл ээж би тэгэл гэл ингээл ярьж байгаа нь аюу гой санагддаг байхгүй. За тэгээд оройн тулгандаа аав нь баян ном уншиж өгнө. Энэ бол бүр үнэхээр гоё амьд харилцаа. Би бүр заримдаа номын сонсол хажууд нь байждаг ч. Тэгээ номгоо л уншихаа унтгаа болчихсон манай хүүхдүүд. Энэ ч гэсэн ингээд гоё амьд харилцаа. Тэр нөө түрүү ярьсан тань найз нөхөд ч гэсэн ер нь бол уулзах хэрэгтэй. Цаг зав гаргаад уулзах хэрэгтэй. Тэгээ уулзахдаа бас их гоё уулзах хэрэгтэй. Айгүй хэрхмэлдгийн ингээд тэр хүн цаг зав гаргаад надтай уулзж чинь би бас цаг зав гаргаад уулзч ивэл хүмүүс уулзахдаа өөрсдийнхөө талаар л ярих хэрэгтэй. Одоо тийм ингэж ярьдаг хүмүүс байдаг байхгүй. Манай ажлын газрын хичээн хүүхдэн тэгээд ингээд тэр хүний ярих гэж би цаг зав гаргаагүй шүү дээ. Тэгэхээр уулзалтандаа бас айгүй тийм тэр амьд харилцааг үн цэнтэй байлгах, амьд харилцаагаа гоё байлгах, зөвхөн өөрөө өөрсдөө чиглэх, халуун дулаагаар амьсгал бүрдүүлэхэд хүн хичээх хэрэгтэй. Би найз өөртөө зүгээр үү? Сэтгэл санаа сайн уу гэж асуугаагүй байдаг байхгүй. Та уулзахаараа хамаагүй 3 дахь читгэдийн талаар ярьж байгаа явцдаг салждаг. Тэгээ сүүлийн үед одоо иймэрхүү зүйлүүдийн харилцааны үнцэн, одоо найз нөхдийн үнцэн гэдэг зүйлүүдийг л айгүйх мэдэрч байна да. Тэгээд энэ дээр илүү тийм мэдрэмжтэй хандах юмсан, илүү үн цэнтэй байх юмсан гэж айгүйх хичээж байна. Нөө Солонгосод төрийн захиргааны удирдлагаар магистрийн зэрэг хамгаалаад дээжийн их сургууль гээд хамгаалсан. Тэгээд тэрнээс хойш тухайн сургуультайгаа холбогдоод 2012 он биш тий. Тэгээд тэрнээс хойш энэ сургуультайгаа ер нь ингээл нэг холбоотой яваалсан. Гэхдээ тийм нэг амар өсрөнгийн амжилттай ч гэдэг юм уу тэр харилцаа холбоог нэг тийм өндөр түвшинд гаргаагүй байхгүй. Тэгвэл бас л одоо сэтгэл зүйчээр сурсандаа талархаад байгаа. Тэгээд ингээх хандаа хичтэй ярилцлага хийж байгаа. Тэгээд хандаа хич чинь хувь хүний хөгжлийн талаар маш мундаг зөвлөгч шүү дээ. Тэр том. Тэгээд хандаач намайг ухаж гаргаж ирсэн байна. Чиний амьдралыг өнгөлж байгаа. Чиний амьдралд үн цэнтэй юм юу вэ гэд асуулт амар чухал тийм. Тэгээ бодож байгаад ирээрээ маргааш нь уулзалтан дээр хэлэх хэрэгтэй байсан. Тэгээ бодсон чи ердөө энэ Солонгосод суралцсан миний харилцаа тогтоосон харилцаа Солонгос хэл хоёр маань л. Тэгээд нэрээсэл би одоо яг байгаа орчиндөө Солонгос талынхаа одоо харилцаа холбоог тийм хүмүүсээ авчирхад бүх юм өнгө ордог. Бүх юм сайжирдаг. Тэгж хандаагчтай ойлгол энэ чинь миний аягүй цаг заваа зарцуулаад сураад мэдээд тогтооцсон маш удаан хугацааны холбоо харилцаа юм байна. Би энийг л тордоод авч явах хэрэгтэй юм байна. Энэ намайг аягүй хүн цэнтэй болгох юм байна гэж ойлгоод энэ чиглэл рүүгээ илүү их ингэ нэг ухсан явсан. Одоо тэгээд
яг л ингээл нэг юм хөрх юм нэг юм уул харчаал тэг би нэг уул руугаа л явж байгаа. Одоо ингээд энийхээ ард нь юу байгааг бас харцал байгаа л да. Тэгтээ тэрийг ямар нэгэн ажил ямар нэгэн амжилт ирэхийн өмнө ер нь бол тэгэл бэрхшээлүүд байгаа байдаг шүү дээ. Тэгээд тэр бэрхшээлүүдийг л найз нь туулаад явж. Тэгээд тэр сургуулийнхаа төлөөлөгчийн ажлыг хийж байгаа. Төлөөлөгчийн ажлыг хийгээд одоо нийслэлийн сонгоны хархан дүүргийн маш олон сургуулиудад хамтарч ажиллаж байна. Одоо сүүлдээ Баянгол дүүрэг рүү бас орох гэж байна. За тэгээд одоо өнгөрсөн 2 жилийн хугацаанд юу хийв гэснээс нь манайх чи нөгөө боловсрол соёлын хөтөлбөр сэтгэл зүйчийн сургалттай хөтөлбөр гэж сэтгэл зүйн сургалттай хөтөлбөр гэдэг тэр нийт 500 төгтгийг бид Солонгос руу авч явсан байна. Эхлээл тэр хүмүүс чинь онгоцны буудлын дээр ингээл нөгөө алтаа багш нь энэ гэдэг ингээд нэг тий энэ хүн авч явах гэсэн ингээл нөгөө эцэгчүүд ч гэсэн нэг юм үл итгэсэн энэ хүн ингэнлээ гэсэн юм холын зайнаас харьцдаг байхгүй. Тэгээд хүүхдүүдийг авч яваад онгоцны буудлын дээр ирэхэд бүх хүүхдүүд тэрврээд ингээ уйлаад тий амьдралын маань маш гоё дурсамжийг бүтээсэнд баярлалаа, шинэ хаалганысанд баярлалаа, боломж олгосонд баярлалаа гэх шиг. Тэгэл эцэгчүүд нүрэл цэцэгтэй ирдэг. Тэр мэдрэмж аюу гоё. Тэгэхээр энэ Солонгос одоо хэлийг сурсан Солонгос улстай холбогдсон маань миний амьдралд ингээ өнгө нэмээд яваад байгаа юм билээ. Тэгээ сүүлдээ одоо бол манайх бас Солонгос боловсролын яам одоо уулуурхай яамтай хамтраад энэ жилдээ 40 хүүхдэд тэтгэлэг болгох гэж байна гэд. Тэгээ ер нь бол найз нь өөрөө одоо Улаанбаатар хотоос 1000 км-ийн цаана буюу Дорнод аймгийн Халхал суманд өсөж төрсөн оюутан болоод анх удаа хотод хөл тавьж үзчихсэн тийм хөдөөний оюутан байхгүй. Тэгээ надад тэгээ Солонгос сурах, Солонгос руу явах гэдэг чинь ингээд аюу холын тийм мөрөөдөл баг мөрөөдөж үзэв хизээч би чадахгүй байх гэж боддог байсан. Тэгээ яг над чиг тийм олон хүүхдүүд байдаг баг. Тэр хүүхдүүдэд болж өгвөл зам нэг юмсан, гүүрэн болох юмсан, айл болох олон хүүхдүүдэд боломжийг нь олох юмсан гэж зорддог. Тэр нэг маань нөгөө тууштай яг энэ мэтгэл үнэмшлээ өөрөө дотроо хадгалаад явж байхад тэзэн нэг цагт амар олон хүүхдүүд анх алтаа төгш дээр зүйлжсэн анх алтаа төгш зааж өгчсэн гэдэг ингээд яг бол гоё хата гэдэг энэ миний мөрөөдлөхгүй биелэх байх гэж бодож байгаа. Биелэхэд аюу ойрхон байгаа. Одоо 500 хүүхдээс би тийм гоё үг сонссон. Энэ урам хамаагүй 5 хүүхдээс сонсон ч хамаагүй энэ урам баггүй. Тэгээ одоо 40 хүүхд 100 хүүхд гэж ярьж байна. Яг ч ингээд өөрийнхөө хүсэл мөрөөдөлд ингээд тууштай үн цэнээ ингээд алдахгүй нуурахгүй хуурахгүй байхад бурхан хүртэл гэдэг юм ороод л хүртэл ингээд аюу тусалдаг дэмждэг юм шиг санагдчихсэн. Гой хүмүүс амьдралынхаа үн цэн бусдад туслахад оршдог. Сайхан эмэгтэй шүү миний мэд. Ямар гоё юу вэ баярлалаа. Жохон хүндэтсэн ч гэсэн заримдаа нэрээ нэг би мөцөлөгчөөс хүртэл асууж үзлээ. Багшаа ингээд би сонио ингээд хүнтэй уулзахаар л ингээд энэ хүнд би яаж туслах вэ? Энэ хүнд би яагаад туслаагүй юм? Энэ хүнд юу өгөх вэ гэж би хэтэрхийх бодоод байна. Энэ нэг төрлийн эмгэн үү? Эсвэл би ингээ хүүхд насндаа авсан гэмтлүү гэдээ асуусан чинь хэмжээнээс нь шалтгаалнаа гинэ. За. Тэгэхээр 3 төрлийн хэмжээ байгаа. Эхлээд тэр хүнтэй уулзахдаа ингээд юугүй ингээд өгөх гээд байна уу? Эсвэл ингээд нөхцөл байдлыг хянаад тодорхойлцоод ард нь миний туслах чадах юм энэ юм байна гэд ингээд туслах гээд байна уу? Эсвэл өөрт байхгүй хэрнээ өгөх гээд байна уу? Эсвэл бүр байхгүй юм олоод ингээд өгөх гээд байна уу гэдгээс шалтгаалдаг юм. Эсвэл бага насндаа авсан хэтэрхий гэмшилтэд өсгсөн тийм юу байж тээ. Чи л энийг ингээгүй учраас чамаас болоод энэ хүн ингэсэн байна ч юм уу тий. Чамаас болоод энэ хүүхд ингэсэн байна ч юм уу. Ингэж гэмшүүлж өсгсөн бол тэр гэмтэл юм байна л да. Тэгэхгүй зүгээр нэг нөхцөл байдлыг тодорхойлоод нөгөө хүнтэйгээ ярилцаад үзээд тэ ард нь ингээд миний тусалж чадах юм байгаад чи тусалж гинөө гэдэг чинь өөр юм. Тэс бас одоо бүр сүлд ингээд яг боддог байхгүй юу? Яагаад би энэ хүн туслах юм бэ? Энэ хүүхдэд тусалж юмсан. Ингээд бодоод бас сүлдээ яах гэдэг ингээд бүх хүн туслах гэдэг бодоод идэв. Тэгсэр нь чадахгүй. Өөрийнх нь бэлбэн чи өрөхгүй тий. Бэлчээр нь өрөхгүй байж тээ. Тэгэхээр энэ нэг төрлийн эмгэг юм уу гэдээ бас асууж үзлээ. Гэхдээ ингээд туслаад тахаараа чиний авч байгаа мэдрэмж нь бас нөлөөтэй гэж юм шиг санагдчихэ. Үнэхээр ингээд туслаад тагаадаа гоё яагаад байгаа мó? Туслаад тагаадаа сүлдээ би ингээд яах гэж туслаа гэж одоо бодох нь цаашаа энэ нэг тиймэрхүү байлаг тухайн мэдрэмж нь бас
чухал юм шиг санагдлаа. Би туслах гэж ярихгүй хаа зүгээр ер нь би хизээч нөгөө яг урам уурж исэн үед айгүй хийжтэй. Амар ингээл чин сэтгэлээсээ эд эсээрээ тэр хүнд туслангууд туслахтай жавхтай ингээл хамтраад зориуллаа гаргангууд буцаад нөгөө ингээд навсумжтэй штеп. Тэгээд сүүлийн үед бол болцсон. Зүгээр энэ надаас гарах ёстой юм байсан, би өгөх ёстой юм байсан. Хизээ нэгэн цагт эргэж ирнэ гэж хүлээдэггүй, юу ч хүлээдэггүй. Энэ хүн надад тэгж талархах ёстой ч гэдэг юм уу ингэж бодгоо болцсон. Зүгээр би ийм одоо үйлдэлийн төлөө төрчих юм байна. Тэгээ энэ минь надаас гарах ёстой л тэр зан харагдчих юм уу те надаас гарах ёстой юм байна. Чадж байгаа юм бол би тусчлаа л да, өвчлээ л да. Гэт ингэж боддог болчихсон болохоор ер нь айгүй. Хуучин бол бас л тэгдэлсэн шүү дээ. Одоо би тэгээд тусалж чаад хахад ингэсэнгүү. Яг заримдаа өнөө байдаг. Айгүй сайхан тусалчаад эхлээд хүнд ингэ туслангууд ер нь бол би чи ингэж айгүй гой үг сонсон шүү дээ. Базар энэ бурхны эст тааст миний амьдралд гарч ирсэн бурхан шүү гэл ингэ гой үг сонсдог байхгүй. Гэтэ надад гой санагддаг амар тийм юу санагддаг. Худлаач. Шодрүүлэхдээ дээрэс нь амар хүн санагддаг. Тэгээс үлдээ тэр хүн магтуулаад тахаар хүн санагддаг гэж. Тийм, магтуулах надад амар хүн санагддаг. Маш хүнд. Тийм магтаалыг сонсоогүйх бай тийм болов яавнийхээ мэдэхгүй. Би айхтрах магтаал сонсож өсөөгүй. Тэгтээ бол айгүй сэргэлэн хулганы нөхөр ороод гарахаар хүүхд мөгт гэлээ. Энэ магтаал уу юу гэдэг. Магтаал. Айгүй сонсдог гэсэн. Тэгэд нөгөө нэг туслахаар айгүй баярлал те. Хоёр дахь туслахаар жоохон сонирн болоо. Гурав дахь туслахаар хүмүүс чинь ингэ өө энэ хэвэн юм гэж боддог болчихсон. Яг тэгэхээр туслах хүртэл учир утгатай. Яг тэр хүнд хэрэгтэй юу? Хэрэггүй юу? Тэр хүн ямар ч хэрэггүй хатал би туслах гэдэг нь бас утгагүй. Тэр хүнд тус биш уусгалчихна. Тэгэхээр туслах гэж байгаа тэр нөхцөл байдлаа тус үртэйгч байгаа зүйлүүдээ хүн өөрөө аюулсан ихтлэж бодож зөв үгүй юу гэдгийг тунгаах хэрэгтэй. Зөв цагтаа тусалсан тус зөвч байсан гэсэн хүнд хэзээ ч мартагдахгүй л. Одоо том тус болдог. Яг тийм. Дөрөвт хүүхдээ ингээд хийж гэн. Өдөө хүртэл амьдрал мэдээж асуудлууд, баяр жаргалтай, уйтгар гундагтай мөчүүд байс гэдэгт бол би эргэлзэхгүй. Гэхдээ өдөө хүртэл та хоёр ингээд амьдралаа баттаа авч явсан танаа гэр бүлийн нууц гэх юм уу? Тийм юм байна. Одоо шинээр гэр бүл зохиож байгаа хүүхдүүдээс сонсвол тийм бас нууц гэхээс илүү харилцаа л багтаа бүтээнэ. Аюу саныг нэг ойлгодог. Тэг маш сайн ярилцаж чаддаг. Одоо бас л нөгөө сэтгэл зүйчээр сурснаас хойш манай хүн чи бас аюу өндөр мэдрэмжтэй. Ингэх гээд байгаа юм шүү, тэгэх гээд байгаа юм шүү гэдгийг маань ер нь бол баг нөгөө харцаараа ойлголцчихдаг ч юм уу тий. Тэрнээс одоо сурснаас хойш хүний мэдрэмж аюу чухал юм байна. Харилцаа яриа аюу чухал юм байна. Хоорондоо ярилцах гэдэг аюу сайн ойлгосон. Тэгээд яг нь залуу хүмүүс ч гэх юм уу тий одоо зөндөл болон дүүнэр байна юу амьдрал зохиогоол алдаж эндэл ч юм уу тий амжилттай явж байгаа хүмүүс зөндөлтэй мэдээж гэхдээ хувь хүн талаас нь аюу сайн ойлгодог хайрладаг байгаасаа гэж хүсдэг. Тэгээд түрүүний ярьсан хэл хязгаарын юм бас бити таваасаа. Тэр хүнд тэр бүл ч гэсэн хэл хязгаар хэрэгтэй байгаа тийм шүү дээ. Тэр хүн чинь хувь хүн болохоос ш миний өмчлөд авцсан биш тий эд бараа биш. Би юуг амар ингэ хандж болохгүй шүү дээ. Би нөхөртөө ярилцах цаг хугацааг аяг хүлээдэг тохиромжтой. Гэртээ орол ажиглаж шүү дээ. За гаднаас ямар царайтай орж иж чинь. За хоолундаа ямар хөө байдалтай идэх гэж чинь. Одоо орж ичнийхаа дараа уулзалт юм байна уу гэд бүгдийг ажиглана. Тэгэл уцаар яриад заа би хоол идэж гарах гэж шүү энэ гэвэл би юм ярихгүй. За одоо сайхан амарна гэж хувцнараа тайлал те ингээл байж их юм бол за надад ярих цаг байгаа юм байна гэдгийг ойлгоод тэг ярих гэж байгаа маяг чухалчилдаг. Хүүхдүүдээ эрт унтуулдаг ч юм уу эсвэл хоёулаа сайхан цай чамжлаа гэлтэй одоо ч тийм манай өнгө уудаг болохоор дарс марс байхгүй шүү. Тэгээ хоёулаа сайхан ярилцъя гэдэг. Бас ярилцъя гэхгүй тэгэхээр хүн ингээд хаалт өсөж тийм шиг санагдаад ярилцах чинь таг гэж юм уу тийм эсвэл бодож. Тарих чинь бас л өөрийгөө хамгаалж юм шүү. Тэгээ аюу сайн ярилцдаг. Манай хүн ч аюу сайн сонсдог. Тэгээд хамгийн гоё юм нь юу вэ гэхээр миний өнгөрсөн хугацаанд бүх дурсамжийг надаас илүү хайрладаг. Тэгээд тэр үед авч исэн миний мэдрэмжийг бүр үнэхээр хүндэлдэг. Одоо би ингээл
тэр багштайгаа тийм холбоо харилцаатай байж байгаа. Тэгж одоо Солонгос хэлний багштайгаа би эмэгтэй багштайгаа амьдардаг байсан. Тэр хүн бол миний амьдралд маш том орон зай үлдээсэн хүн гэл тэмүүд манай тэр хүний талаар ингээд маш том ингээд ойлголттой, мэдрэмжтэй, дурсамжтай болчихдог. Тэгээ бүр надаас төрүүлээд тэр хүнийг тех ёстой маань хойлоо энэ хүнээ ингэх ёстой маань. Энэ ингээд маань бүр өөр ихгүй хайл болчихдог байхгүй. Ямар гоё юм бэ? Миний өнгөрсөн дурсамжийг өнгөрсөн удаа хоёлаа сэтгэл зүйн талаа ингээд нээлттэй ярилцлага юм шиг багтаа авч ирсэн травманууд байдаг байхгүй надаа. Одоо хүнээс айж исэн ч юм уу тий. Та хэд ярьжсэн да би нэг ярьжсэн. Би бол шууд хэлгууч санаж. Тэгсэн чинь олон жилийн дараа буюу тий 3 хүүхд төрүүлсэн хүний ихнэр болцсон байсан чинь тэр маань сэдрээд би бүр ингээд айж байгаа. Тэгэхээр тэр үед энэ намайг яг ингээд тухайн мэдрэмж юм аа. Тухайн үед намайг хэн нэг яг тэгж хамгаалаасай, намайг ойлгоосай гэж тэр үеийн жижиг охин бодсон байсан байгаа шүү тий. Тэргээр дутсан учраас би ингээд сэтгэл зүйндээ тийм травматай болцсон байсан байгаа байхгүй тий. Тэнгүүд яг тэр үеийн алтаад дээр ирээд намайг тэрвэрээ тайвшруулад тэр хүнтэй уулзаад тэгээ ингээд асуудлыг шийдэж байгаа. Танаа нөхөр рүү. Тэнгүүд би баг имжлэгдчихэж байгаа юм чинь. Нөгөө нь хараад дахиад айхаа болцсон. Нөгөө сэдвээр ярилцахдаа жижигшүүлсэн. Тэгээ би бүр стан бондог юм аа гэдэг. Тэгээ амар хайртай шүү гэл инээ тэрийг гихгүй. Ихэнх нь үйлдэлээрээ тэгээд нөгөө тийм сэтгэлээрээ гардаг болохоор их гоё санагдаад байдаг. Энэ л битээр бас одоо харилцааны маань юу юм болов? Одоо гэр бүлээ аваа явж байгаа, гэр бүлээ зохиоод гоё явж байгааг юм бас нэг арай өөр ялгарл юм болов гэж боддог шин. Хуучин маань нөхөртэй битээр, хуучин юм бити ухаж иргэдэд би энэ тэнийг айхтар санал нийлв. Гэхдээ ярих юм байна, ярихгүй юм байна л та. Тэгээ гоё гастай. Одоо ч гэсэн гоё санагдаж байна. Өнөөдөр найз нь подкаст ярилцаа сууж байхдаа бодлоо. Подкастын нэрийг найз нь сэдвүүд гэж өгнө. Маш олон хүрээнд ярилцлаа. Бид нар хоёулаа яг нэг сэдвийг барьж яриаггүй ч гэсэн хүнд өвөөчтэй ярилцлага болсон гэдэг тэмцэн л. Итгэлтэй байна. Найз нь гэсэн урилга аваад нэлээд бас сандарсан. Тэгээд ийм гоё амжилттай явж байгаа найзынхаа подкастт өргөднө гэдэг бол их нэр төрийн хэрэг байлаа. Тэгээд сэдвгүй ярих нь бас илүү гоё санагдаж байна. Сэдв ярьж байгаа бол найз нөгөө айхтар их юу одоо шинжлэх ухаанч хүн биш тий. Айхтар их нөгөө сэтгэл зүйчийн өндөр мэрэгжилтэй мэдлэгтэй хүн биш учраас алдаа оноотой юм яриад хүн амьтанд буруу зүрх мэдээлэл өгчихвээ гэж санаа зовж илаа. Тэгээд ингэ тал талаас асуугаад гоё асуултууд тавиад сэтгэлийг маань бас хөндсөн явдлаа таалагдлаа гоё юм. Энэ нөгөө яг амжилттай яваа гэхээс илүү найзхан подкаст эхэлж байгаа. Тэгээ найзтай үнэхээр их талархаж байна. Эхэлж байгаа юмд энэ нөхөр юу хийчих бол миний тий одоо эн чинь надаас шалтгаалаад та муухай харагдах боломжтой байхгүй тий. Тэгэхээр энэс ингээд айхгүй найзтай итгээд хүрэлцэж найзыгаа дэмжээд хүрэлцэж ирсэн. Маш их талархаж байна. Энэ дээр бит хоёрын нөхрөлийн үнц нь оршиж гэн гэж ойлгож байна. Тэгээд ингээ харахаар л би түрүүнээс шиг гизрүү чи өөрөө мэдгүй ингээ харчаад байна. Тэгээ найзтай маш их аз жаргал гэсэн харахаар ингээ сэтгэл хөдлөөд байна. Найзынхаа гэр бүлд аз жаргал гэсэн, эрүүл энхийг хүсье, алдарт их болж байгаа баяр хүргэе. Алдарт их одонгаа авахт найз цэцүүгээрээ зогсож байна. Гэхдээ мэдээж хэлээрээ. Түүнээс ш мэдхгүй штэ хизээ алтаад талбай дээр найз өдөр болгон зогсож явах боломжгүй юм чи. Тэгээ ойлголоо баярлалаа. Тэгээд одоо би сая өргөдөж оролцож байгаадаа айгүйх баярлж байгаа. Тэгээ яагаад гэвэл олон жилийн дараа нэг олон жил болохгүй хаа тэгээд Зулаагийн подкастт орох хүмүүсийнх нь нэрсийн жагсаалт нь бүр ингээд амар их жагсаалт гарчна. Тэгээ тэрнийх нь өмнө орж байгаадаа их баяртай байгаа. Би орё ч гэсэн тийм надад зай завшаар олдохооргүй болчихно гэдэг найз нь итгэж байгаа байхгүй юу. Тэгээд ийм эхэлж байгаа гоё хүмүүсийн сэтгэл рүү өнгөйгөө тэр хүнийг яриулна гэдэг чинь одоо ашгүй том урлаг шүү дээ. Маш том авьяас. Тэгээд ийм гоё подкастт оролцож байгаадаа баяртай байна. Тэгээд олон жилийн дараа орч чадахгүй шүү дээ. Баярлалаа. Өнөөдрийн алтаад бит хоёрын сэдв подкаст маань үгээр өндөрлөж байна. Бит хоёр камера хааж агаад маш их буу болох болно. За баярлалаа баярлалаа.